би одоо 37 настай Турк самаар 3 удаа төрсэн юм дээ. Өдрийн нөхөс рүү буюу өдрийн пластик эслийг гэж байна. За тэгэхээр бид энэ 7 хоногт яг энэ бүдгийн эмэгтэйчүүдийн нөхөс рүү пластик эслийг авч байна. За тэгэхээр яг эмэгтэйчүүдийн нөхөс рүү эслийг яг ямар эмэгтэйчүүд төлхөө хийж чинь. Тэгэхээр яг одоо манай эмнэлгийн хувьд бол ирж байгаа дийлэх үндсэн одоо 3 шалтгаан байна. За энд бол мэдээж Турк замаар олон удаа төрсэн, харьцангуй том жинтэй төрөлсөнтэй холбоотой, өдрөөний өөрийн андан байдал алдагдсантай холбоотой үүсдэг филом зовлоод байж болж байна. За энд нь бол мэдээж бэлгийн амьдралын чанар буурах, өдрөөний орчим алдагдаж одоо өдрөөний өсөлт төвчдөр дахин өсөх замын халдвар үүсэх. За мөн дээрэс нь өөрөөсөө одоо сэтгэл зүйн асуудал буюу тухайн эмэгтэй өөрөөсөө сэтгэл хангамжгүй байх, сэтгэл готролтой байх гэмшин энэ төрлийн шалтгаанууд улмаас эмэгтэйчүүдийн нөхөс рүү харлахыг илүү сонирхох одоо үндсэн шалтгаан нь бол энэ байна. За тэгэхээр одоо яг манай эмэгтэй хийж байгаа энэ өдрийн нөхөс рүү эсвэ одоо гол онцлог гэдэг юм бол мэдээж өдрийн ар ханыг нөхөс рүүгээд за өдрийн урд хан буюу давшир сахинсны ашиглыг хийгдэж болно. За мөн дээрэс нь бас өөр юугаар дагаад тал гэхээр энэ төрлийн мэдлэлээр давхар бид гадна бэлэг хэрэгтний адан үцсийг сайжруулах буюу бэлэг оолын багасгах, хилэн утсан арсыг дээш нь өргөх, за хилэн утсан арсын эгэнд тойрдог нуглаас хүмүүсийг авах гэх мэтчлэнгээр гадна талын адан үцсийг сайжруулах зорилгоор хийгддэг энэ төрлийн мэдлэлүүдийг хамт нийт нэг мэдээ албалтаараа хийх бүрэн боломжтой байдаг гэсэн.